Яг үннийг хэлэхэд би чинь багада ардын дуудалдаг гэсэн байхгүй. Би нартай болохоор зоригтой үеүүдэд л уулздаг байсан. Тэгээд уулзгаар найз залуутай болж гин үү? Найз залуутай бол тэрийг аваад ирж. Бас дуулах нь үү? Шалгах шүү гээ. Сайн байцгаана уу? Teen Zone подкастын шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт маань бидний сайн мэдэх Туйлын туяа дугаараа олонний танил болсон артист Уянгатайр хүрэлцэн ирсэн байна. Миний үрдүн хавж байгаагүй. Миний үрдүн хавж байгаагүй. Миний мэдгүй зүйлүүд хажуугаар минь дүрэн өрнөдөг. Сэмбэнөө намайг Уянгатайр гэдэг. Тэгээд одоо 12 дугаар ангийн сурагч, Цэлмэг дижитал сургуульд суралцдаг. За уянга хоёлаа өнөөдөр артист дуучин гэхээсээ илүү хувь хүнийхээ талаар за тэгээд подкастын маань нэр ч гэсэн утга ч гэсэн нөгөө Teen Zone буюу өсвөр үеийнхэнд зориулсан үе тэнгийнхээ хүүхдүүдэд гоё жишээ ярих те нөлөө үзүүлэх мэдээлэл өгөө ярилцлах юм. За одоо тэгэхээр 17 таа. 17 таа. За сүүл үеийн уран бүтээл. Би чи сүүлд уран бүтээлээ нэлийн завсарлага авсан. Тийм өөртөө харах гад тэгээд одоо л яг хийж эхлэх гээл аваад байна та. За одоо нөгөө Туйлын туяа гэдэг одоо бүхэл хүний мэддэг тий маш гоё дуулдаг охин гарч ирсэн байна гэж хүн болгон мэддэг ярьдаг байсан. Тэр дуу хэдэн наснда дуулсан? Тэрийг чинь 12 наснда дуулсан. 12 гэдэг чинь 6 дугаар анги. 7 юм уу? 7 юм байна. Тэр дууны талаар ямар хүн зохиосон? Тэгээ анх яагаад шүү? Ер нь дуучин болъё гэж бодсон юм. Тэгэл анх дуучин болъё гэж бодоогүй. Зүгээр надад санал ирсэн аахгүй юу? Тийм. Тэгээд л очиж дуулж үзээл. Хоолойгоо бичүүлээд. Би бодгүй туяа. Өдрөдөн чинөө дэмэн зүрх сэтгэлийг чинь нууртсан. Бидэн дээр суя. Өсгэн мобот хүнэн чинэн дэвтах ганц зэн. Би бодгүй туяа. Өдрөдөн чинөө дэмэн зүрх сэтгэлийг чинь нууртсан. Бидэн дээр суя. Өсгэн мобот хүнэн чинэн дэвтах ганц зэн. За уянга маань влог хийгээд эхэлсэн тий. Хэдэн сараас хийж эхэлсэн? 5 сараас хийж эхэлсэн. Бас нэг влогийг үзэж байхад нөгөө дуу хэрхэн бичих вэ гэж бас нэг гой зөвлөгөө оруулсан байсан шүү дээ. За чам шиг яг энэ сонирхолтой дуу бичиж сурах тий ийм найзуудаа зөвлөгөө өгвөл. Зөвлөгөөчтэй. Гэхдээ миний анзаарснаар дуу бичих сонирхолтой хүмүүс өөрийнхөө арга барилаар л явд юм шиг үлээ. Тийм. Жишээлбэл би ингээд бит сонсонгороо аяга угаагаад тэгээд ингээд аяга угааж явахдаа фристайл хийхийг илүүд үздэг. Тэгээд тэрнээсээ ингээд дууны санаагаа олоод явахыг явдаг төрлийн хүн баггүй. Аяга угааж явахдаа онгод ороод ирдэг. Өөр юм хийж яхад. Одоо сайн ном унших л зөвлөгөө өгье та. Тийм. Ямар чиглэлийн ямар ч хамаагүй. Ямар ч хамаагүй. Эхнэр ер нь ингээд дуу бичдэг хүмүүс ном унших гэж зөвлөдөг. Гэхдээ би тийм их ном уншдаг л таа. Тэгсэн үргэлээ зөвлөж Хэрэгтэй үнтэй хэрэгтэй ахөө. За уянга ер нь анх тоонтынхонтой яаж танилцаж тэдний левелд орсон бэ? Хамгийн анх надад дэгийн ах санал тавьж ирсэн. Тэгээ очиж уулзаад тэгээд надад хамгийн түрүүнд за ийм мундаг хүмүүсээс би маш олон зүйлийг сурч болох юм байна да гэж бодгоцсон. Тэгэл за гэл. Хэдэн настай байлээ? 13 байна. 13 гэдэг чинь 7 дугаар анги. За тийм баха. Нөгөө олонний танил болсон дуу нөгөө Туйлын туяа гарснаас хойш гэсэн үг байна тийм. Тийм, гарснаас хойш. За тэднийхэнтэй за тэд тонтод ороод ямар уран бүтээлүүд хийжсэн гоё дурсамж байна. Би ингээд клипний зураг авалтыг зүгээр хараад ажиглаад суух дуртай хүн байхгүй юу? За. Тийм. Ягаад ч юм надад гоё санагдаад байдаг. Тэгээд зүгээр тгийж ажиглаж суухаар гэл амар олон зүйлийг хараад ойлгоол мэдлэгтэй болчдөг юм шиг санагддаг. Тийм.
Тэгэхээр клипний зураг авалт одоо чамаас өөр уран бүтээлчтэй клипний зураг авалт хийж авах чи цуг байх дуртай гэсэн үг үү? Тийм. Үзээд хэрхэн зураг авж гин тэ дуучин маань хэрхэн дуулж гин гэдэг ч юм уу тэ. Тэднээс маш олон зүйл сурч авдаг аа гэж ойлгож байна. Яагаад заавал эхлээд нөгөө анх хипхоп урсгалаар дуулж эхэлсэн? Үгэлдэг. Одоо чи ч юм бол маш гоё үгэлдэг шүү дээ. Тэгээ хипхоп урсгалыг сонгосон. Хипхоп урсгал ч одоо ихвчлэн эрэгтэй хүмүүс дуулдаг. Тэ. Тэгэхээр энэ эрэгтэй хүмүүсийн ертөнцид тэгээ энэ хипхоп ертөнцид орох болсон шалтгаан. Яг үннийг хэлэхэд би чинь багада ардын дуу дуулдаг хөхтэйс аахгүй юу? Тэгээд хот руу нүгээд 53 дугаар сургууль сурч байхдаа би хөгжмийн багштайгаа танилцаад одоо миний хамгийн хайртай багш. Тэгээд багш маань ингээд надад хөгжим зааж өгөөд тэгээд тэр хөгжмөө тоглонгоороо дуулж байхад манай багш миний бичлэгийг амар хийж тавьдаг гэсэн аахгүй юу? Тэгээд багшийн шав нь одоо хөгжмийн production үүсгэсэн. Тэгээд намайг ингээд надад санал тавьж ирсэн аахгүй миний бичлэгийг хараад. Тэгэл очиод дуулаад үзсэн чинь ёо ямар хурдан дуулдаг дуу вэ гэж бодлоо. Тэгсэн чинь туйлын тоя байсан. Тэгээд энэ дуу ч гэсэн юу гоё юм биш тэгээд. Тэгээд би анх дурлж эхэлчихсэн. Тэр урсгалт. Тийм. Сонирхолтой. Ардын дуу дуулдаг байсныг би бол мэдэхгүй юм байна. Тийм. Ардын дуу дуулдаг байсан тэр бичлэгүүдээс юу байгаа юу? Яг ч. Ховтой ашиглаа. Ховын архивт би. Тэгвэл ер нь бас мэдэхгүй л юм байна. За уянгагийн хувьд тоонтынхонтой тий ажил хэргийн ярилцаатай байсан гэж бодож байна. Тэгэхээр ажил хэргийн харилцаанаас өөр гоё ах эгчийн, найз нөхдийн тийм харилцаа хэрэгсэн байна. Ах нартайгаа болохоор зоригтой үеүүдэд л уулздаг байсан. Тэгэл уулзахаар найз залуутай болж гин үү? Найз залуутай болвол тэрийг аваад ирж. Бас тоолох нь. Шалгын шүү гээ. Мэдгүй амар шалгана гэж намайг сүрдүүлдэг байсан. Тэгэл би барыг найз залуутай болдог бах уу гэж бас боддог. Тэгэхээр заавал нэг бүр ах гээл те эсвэл жоохон гэдэг биш ер нь гой найз шиг байсан гэж ойлгож байна. Яг найз шиг л байсан. Хувь хүний өсвөр насны хүүхдийн хувьд одоо өсвөр нас бол нөгөө 12-оос 18 насыг өсвөр нас гэж үзэж байгаа. Яг нөгөө том хүн болох эсвэл жоохон хүүхэд хоёрын ингээм заг тий хүүхэд хоёрын заг ер нь бэрхшээлүүд юу вэ өсвөр нас эсвэл хурдан том хүн болмоор байна уу эсвэл гоё ингээд энэ насандаа удаан байхаа хүсэж байна уу ч гэдэг юм уу тий бэрхшээлүүд өсвөр насн дээр хамгийн том бэрхшээл нь миний харснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ ер нь ойлгохлцох нь хэцүү болчдөг. Яагаад гэвэл тэгээ бодож үзсэн чинь мэдрэмжээ зөвөр илэрхийлж чаддаг юм байлээ. Тэгэл ээж аав нь ингээл оройт хоорон цагийнтаг хурд ирээч гэртээ гэл тэр хүүхэд яагаад намайг ингээд ирэх гээд байгааг нь мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгвэл ээж аав нь ингээд санаа зовоод шүү орой болцсон байна гэд ингээд мэдрэмжээ зөвөр илэрхийлжүүл тэр хүүхэд ойлгоно байхгүй юу. Хүүхдүүд ч гэсэн ээж аавдаа мэдрэмжээ зөвөр илэрхийлэх хэрэгтэй. Ингэж хэлсэн надад муухай байна. Та тэгэхээр ингэж байгаарай гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ярилцах. Тийм ярилцах нь ойлголцоход илүү туслан байна гэж бодсон. Одоо тийм чамд тохиолдож исэн тийм жишээ байна уу? Гэр бүлийнх нь одоо чи бол маш олон зураг авалт тий өөр ингээл ажлууд зөндөө байгаа. Тэр үед гэр бүлийн талаас эцэг эхийн талаас ойлгохгүй байх гэдэг ч юм. Тийм тал дээр бол ойлгохгүй байж байгаагүй. Намайг дэмждэг шүү дээ. Ойлгодог. Тийм. Надад бас итгэдэг. Тийм. Мундаг юм тий авч ярина л. Тийм бол. Уянгаачин дээрээ хоёр ихчтэй. Ихч нар бас ойлгоно. Тийм, ихч нар ойлгоно. Заримдаа надтай зүг явна. Тийм. Тэр тал дээр бол ер нь тийм ойлголцохгүй гардаггүй. Гэр бүлийн тал дээр тэгвэл 100 гой нээлттэй ойлгодог болохоор уран бүтээлийг бол асуудалгүй байдаг бах нэ. За хувь одоо нөгөө өсвөр насны шилжилтийн тэр насанд сэтгэл зүй
нэг заримдаа ингээд юмд маш ихээр уйтгарлах ч юм уу тий. Эсвэл баярлахааргүй юм дээр баярлдаг, эсвэл гомдмооргүй юм дээр гомддог тийм сэтгэл зүйн юм нөгөө давлгаанууд өсвөр наснд маш их тохиолддог. Тийм давлгаанууд хэр вэ? Магадгүй нөгөө үерхэл, хайр дурлал, эсвэл найзуудын харилцаа. Гайгүй л дээ шүү дээ. Би ингээд хич маань хамгийн миний сайн найз гэх юм уу. Тэгээд ингээ гэр бүлийн хүн хамгийн сайн найз болчихоор чинь үнэхээр амар болчтой юм байлаа. Тэгээд найзуудаас намайг ойлгодог. Тэгэл зураг авалттай үед за чи явж ядэр гэл. Тэгэл ойлголцдог. Ер нь нэг тийм асуудал болтгоо гэх юм уу. Тэгвэл чиний ер нь гоё өсвөр нас маш гоё өнгөрч байгаа гэж ойлгож байна зүг. Тийм. За хайр дурлалын хувьд. Хайр дурлал Үерхэл нөхөрлөл байна уу? Би бол одоохондоо жоохон цагийн болоог гэж бодож байгаа. Тийм. Ингээд өөртөө анхаарал тавиад өөрийгөө ойлгох насан дээрээ би бол миний хувьд бол хүнтэй үерхэх арай болоог байгаа. Маш гоё төлөвлөгөөтэй л явж байгаа юм байна тий. За тэгвэл үерхэл нөхөрлөлийг аргашаа тавьсан найз нөхөд бол ойлгодог. Одоо жишээ нөгөө шинэ сургуульд ирээл шинэ хүүхдүүд байгаа штэ шинэ ангийнхан тий. Тэд нар яаж хүлээж аваад тийм ч гэдэг юм уу? Тэгтээ ерөөсөө ирж нэг юм ярьж чаддаггүй л юм шиг харагдсан. Нэг юм айгаад юм уу? Би тийм амар харагдсан байх та гэж тал. Мэдгүй би ингээд өөрөө л очиж юм ярихгүй бол надтай юм ярихгүй л харагдсан. Тэгээ би бас өөрөө юм яриа эхлүүлж чаддаггүй тийм. Жох ичимхий. Тийм. Тэгэл тал дээр л жоох асуудалтай ч магадгүй. Хүүхдүүд ирж эхэлж ярихгүй. Тэнгүү чи бас эхэлж ярихгүй. Тэгэхээр одоо нөгөө дөрөв найз байгаа гэсэн штэ сайн. Тэр дөрөв найз нь сургуулийнхын найзууд юм уу? Эсвэл дундаагаас ч юм уу нийлсэн тий өөр сургуулийн тийм найзууд уу? Ер нь гурван найз болохоор том болсон байх үедээ найзлсан. Илүү үзэл бодол тогтцсон. Тийм үедээ найзлсан болохоор гайгүй. Тэгээ нэг найз маань болохоор манай ихч. Намайг одоо насаар минь л мэдж байгаа юм дээ. Тэгээд жохон ингээд том болоод үзэл бодлоо ингээд ходтгцсон. Өөрийгөө за нэг жоохон олцсон байх үедээ найзлчвал хүмүүстэй ингээд найзлаад явчвал илүү гайгүй юм шиг санагдсан. Тийм. Үзэл бодол нэх өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм. Нэгэнт нөгөө өөрийнхөө зан гараа шиг тодорхойлцсон. Тийм. Тэгэхээр энэ найзууд бол чамайг олонний танил байсан ч биш байсан ч тий өгссөн ч уруутсан ч үргэлжил хажууд нь байх ойлгох тийм найзууд байх нь тий. Бүр нэг өгшөртлөө найзлаа. Одоо тэгвэл 12 төгсөөд ингэдэг шүү дээ. Одоо их чинь бол жишээ нь ангийнхнаасаа салахыг хүсэхгүй байсан ч юм уу тий. Яна 12 төгсөнгөт бид нар ингээл уулзах болчихно. Өдөр болгоно нэг уулздаг гоё ингээл марцгаандаг үе байхгүй болчихно. Дээд сургуульд ороод оюутан болоод бас нөгөө том хүн болоод тий насаж өөр болно. 10 жилийн тэр нэг гоё үе байхгүй болчихно. Найзуудаа их санаач гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл чамд юу н хэр ажиглагдчихээн. 12 дугаар ангитай ингээд хүүхэд насандаа тий байх нь илүү гоё байна уу эсвэл хурдхан оюутан болоод гадагшаа явбал өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь гоё юу? Одоо чинь ингээд угаасаа сургуулаа төгсөөд том хүн болоод өөрийгөө бие дагаад явна гэдэг нэг талаараа хэцүү. Гэхдээ бас ингээд хүүхэд байж ингэж хичээл явж өглөө эрт босох хэцүү байсан ч гэсэн энэ зовлонгоо мэдрээд явах нь өөрөө дараа нь гоё юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээд дараа нь сургуулаа төгсөөд ингээд найзуудаасаа ангийнхнаасаа салаад явах өвдөлт нь бас амьдралын нэг чухал хэсэг юм шиг санагдаж байгаа. Тийм. Тэгэхээр мэдгүй хүлийн зөвшөөрч угаасаа жоохон санахтай заа гэх. Одоо хүүхдээ чи өс төгсөхтэй хонхноор хийсэн үү?
Хийсэн. Аха. 9 төгсөхдөө тэгэл нөгөө зарим нь коллежд ороод гадагшаа яваад өөр сургууль руу шилжээлтэй найзуудаас ч юм уу амар хуйлдаг ш таахны аяр дээрээ. 9-ийн хонхны аяар за тэгэл нөгөө 12-ийн хонхны аяар гэлтэй салж хагцахгүй багшаа сургууль байна тэгэл ойлаад 9-ийн хонхны аяар дээр уйлсноо. Уйлаг. Тийм мэдрэмжүүд төрөөгүй юу? Төрөөгүй. Ямар сони юм бэ? Харин багштай 9 сарын 1-нд уулзсан чинь багш нь төгсгöd нь тийм их хуйлахгүй гэдээ одоо уйлаад эхэлсэн байгаа гэж хэлсэн. За уянгагийн тэгвэл одоо дуулахаас өөр авьяас нь хөгжим бичих байна те. Одоо бичих өөр бидний мэдхгүй ямар авьяас байна? Тэр одоо авьяас за биш хаа тэр авьяас. Аяга угаадаг гэж. Аяга сайн угаадаг хадлаад. Спорт бол надад авьяас ямарч байхгүй. Тийм. Спорт руу хичээлдэггүй юу? Хичээлдэггүй. Би өөрөө ч нэг сонирхолгүй. Яг усан сэлтгэлтэй хаяа. Би ингээд нэг удаа волейбол тоглож сурах гад тэгээд хичээлээ заалгаж исэн чинь манай ихч бүжиглэхэ бол гээд. Намайг. За волейбол тоглохоо сурж яхад ингээд. Тэгээл за гээл бууж өгсөн даа. Тэгээ болчих юм уу? Миний уур хүрээд болцсон. За их чинь буруу биш шүү. Тоглох гээд сурах гээд хичээж авах нь. Тийм. За тэгвэл спорт бол сонирхолгүй. Тэгэхээр урлаг талаар сонирхолтой. Ирээдүйн мэрэгжил одоо хавар гэхэд л 12 төгсөх нь шүү дээ, тий? Тийм. Ирээдүйн ер нь ямар зорилго байна? Ойрын 5 жилийн. Би яг хөгжмийн чиглэлээр л мэрэгжлийн төвшөнд очихыг хүсдэг юм. Яг тийм. Яг гоё мэрэгжлийн мундаг хүмүүсээр заалгаад сурахыг хүсдэг тийм. За тэгэхээр 12 төгсөөд Монголд сурах уу гадагш явах уу? Гадагш явна. Хөгжмийнхаа чиглэлээр сурахын тулд хөгжмийн чиглэлээр. Монголд яа сурах вэ? Монголд миний мэрэгжлийн чиглэл ер нь байхгүй. Гэхдээ би ингээд ихэнх юм гэжтэй. Ер нь ингээд явсан хүмүүс их орноо аав ээжийг амар сахдаг юм бэл. Тэгээд ер нь болж игэл Монголдоо сурах нь илүү дээр юм шиг байдаг гэдгсэн. Жишээлбэл одоо эмч, хуульч, тиймэрхүү мэрэгчлүүд илүү байдаг гэсэн. Заавал гадагшаа гээд багт. Чиний мэрэгжил болохоор Яалтчгүй гадагшаа байна тий. За гадагшаа явж сурчаад харин Монголдо эргэж ирнэ үстэй. Хэлж мэдэхгүй. бодож эргэж ирнэ. Яхаа сурж авах хугацаанд бас юу ч болж магадгүй тий. Тэндээ илүү гоё ажиллах, орчин бүрдэх ч юм уу тий. Тэгээд Монголдоо ч нэг ирээл гадагшаач яваал тэ ирээ очин хөгжмийн продюсер л болох нь шүү дээ. Тэгэхээр Монголд бас хөгжмийн продюсер, мэрэгжлийн продюсер болох сургууль анги байхгүй юм байна гэж ойлголоо тийм үү? Тийм. Өмнө гэхдээ хөгжмийн продюсер чиглэлийг өөрөө ингэж сурдаг байхгүй юу? Өөрөөсөө хичээгээд. Тийм. Тэгэхээр монголчууд бас урлагийнхан байна тий. Хөгжмийн продюсер, мэрэгжлийн продюсер бэлтгэх ангитай сургуультай болоорой. Тий. Өөр бас маш олон хүүхдүүд энэ чиглэлээр сурахыг бас хүсэж байгаа шүү дээ тий. Тийм. За хойлоо буцаад байгаа өсвөр нас руу гаръя. За тийм. За өсвөр насны хүүхдүүдийг нөгөө батгшилт тий арсны насны онцлог гэж ярьдаг л да. Нөгөө 10 та болоод ирэхээр нүүрэн дээр нь батг гараал ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх үү гээл тий. За уянгагийн хувьд нүүрэн дээр нь хэр юм гарч исэн. За тэгэл нүүрнийхөө одоо мейкапын бүтээгдэхүүнүүд нүүр мейкапыг өөр хийцэн хийж эхэлсэн. Одоо хүмүүс болвол уянгаа ихэнх нь жоох охин гэж боддог. Тийм. Тэ? Одоо бүр нэг юм беби царайтай нэг тийм хөөхөн төрхтэй шүү дээ. Тэгэхээр нь чамайг ерөөсө 12 дугаар анги гэж боддгоо. Зарим ихэнх хүмүүс мэддгүү ч гэх юм уу. 7-8 дугаар л анги байх гэж боддог. Тэгэхээр арьс арчилгаагаа хэрхэн хийж гин үсэндээ тэгээ гоо сайхан дээр нь хэрхэн анхаарч байна. За ер нь бол батг нэг 10 дугаар ангиас гарч ирсэн юм. Тийм. Одоо ч гэсэн жоохон гардгөө.
нүрээ сайн цэвэрлээд тэгээд мейкап болохоор илүү юм натурал хүнд бүтцтэй биш. Тиймэрхүү бүтээгдэхүүнүүд сонгодог. Хүнд бүтцтэй болохоор бүр арсыг гимтэйгээд идэг. Бараг юм гарах юм болдог. Тэр үндэс нь болчдөг гэж би ойлгосон. Тэгээд мейкапын тал дээр болохоор яг өөрийнхөө царайны хэлбэрт тохирсон цэвэрхэн тийм мейкап сонгорой гэж зөвлөж байна. Би бас нүуник сэтгүүрингээс яг бодож эхэлсэн байна. Тэгээд яг тэр үедээ яг үнийг хэлэхэд амар боддог ус. Амар ч гэжтэй миний хувьд л амар боддог ус. Тийм. Тэгээд ер нь натурал бодолт хамгийн зүгээр юм байна лээ дээ яг энэ насанд. Тийм. За өсөндөө хэрэг гарч. Өсөндөө тэгэл Үс бол бас айгүй чухал шүү дээ. Тийм чухал шүү дээ. Тийм. Үс сайхан бол зүс сайхан гэдэг бол үнэн юм байлээ. Тэгээд үсээ арчлан тэгээд ингэж ирүүлэр ороодог арга байдаг та. Тийм тэгштэй. Тийм. Өөрсдөө л хийчих штэ. Тийм. Одоо ингээл роллер байдаг да. Тэрүүгээр оргоол. Гимтэхгүй талаас нь. За мейкап ус бол тэгдэг байх нь хувцлалт имиж бүрдүүлэлт гэж бас нэг чухал юм байна. Чи ялангуяа олны танилгын. Хувцлалтын тал дээр бас цэвэрхэн чанартай тэгээд одоо цэвэрхэн өмсдөг. Тэрийг ер нь тэр дүрмийг л барихыг хичээдэг. Стил одоо нэг хипхоп уу эсвэл нэг эмгтээлэг ер нь хувц өмсдөг үү палаж юпок дүпл аль юм өмсдөг дөө. Ер нь хөрвөөл өвчт. Би бол одоо чамайг бодохдоо дан ингээл хипхоп хувцтэй өргөө өмөөд одоо нөгөө сарвчтай малгайч гэдэг юм уу тийм л нөгөө имижээр төсөөлж байгаа байхгүй юу? За стил бол тийм байхаа мейкап болвол бодолтыг мэдээж өөртөө таарсан хөнгөн бодолт хийхийг зөвлөж гинөө тийм. Гэр бүлийнхний харилцаа жир аав ээжийнхээ хинтээ нэлээд татна. Одоо ингээд ээжтэйгээ бүх юмаа ярьдаг. Тэг эсвэл аавтайгаа л бүх юмаа ярьдаг ч юм уу хүүхдүүд байдаг штэ. Би ээжтэйгээ илүү татна. Тийм үү. Тийм. Ээж авдаг болохоор зүгээр эрхэлт юм аа. Айт юм баг. Гişтэйг болохоор бүх юмаа ярьдаг. Тэгээд бид хоёр чинь 4 насны зүрхтэй. Ивэл. Тийм. Тэгээд гişтэй би ч зөвлөгөө өгнө, гişч манч надад зөвлөгөө өгнө. Тэгээд би биенийхээ дутагдaltaй зан хэлнэ. Тэгээд тэрийг засахыг хичээнэ. Тиймэрхүү л. Тэгвэл ихчтэйг илүү найз шиг байдаг байх тий. Ихтаас ихчээ гэсэн нэг хүндлэл бас байгаа шүү дээ. Тийм зааг байгаа тий. Ахаа дэлэн хүндлэл гэдэг шиг алт хүндлэл гэдэг шиг тий. Ээж аавтайгаа өсвөр насны тийм зөрчилдөөн ер нь гарч ийн. Зөрчилдөөн. За одоо нөгөө хүүхдүүд чинь ихвчлэн ярихаа болцсон байхгүй. Тий. Нээлттэй биш. Тэгэл юм асуухаар нэг үгээр хариулдаг. Хол байдгүй хөр тийм үгүй гэлтэй чи ингээд яаж баярлуулах уу? Эсвэл яагаад уралдсан бол гэдгийг өсвөр насны хүүхдээ ээж аваад хүүхдээ ойлгохгүй байх асуудал зөндөөд байхгүй. Одоо жишээ нь манай хүү бол өрөөнд ороод ингээл таг. Тий. Яг нөгөө баяртай байгаа мó, гонигтай байгаа мó гэдг нь юусоо мэдэгддэггүй ч гэдэг юм уу? Тэгээ ярилцах гэхээр зүгээрээ гэл ингэждэг. Тэгээд юм асуухаар тийм үгүй гэдэг нэг тийм богинохоо хариулт өгдөг. Ээж аавтай ер нь хэр ярилцдаг вэ? Одоо тийм уран бүтээл хийдэг хүүхэд ч тийм уран бүтээл хийдэг хүүхэдтэй илүү нөгөө өөр цар хүрээтэй ч юм уу. Тэгээ одоо уран бүтээл нэг төрөл хичээл ном байна, ирээдүйн зорилго байна, хувь хүний хөгжил тий тэр тал дээрээс ээж аавтайгаа ярилцдаг шүү дээ. Асуух юм байвал асуугаал. Ээж аав маань чухантай хүмүүс тэгэл баав тийм биш тэ гэл. Тэгэж ярилцдаг. Тэгээд зарим хүмүүсийг анзаарснаар ер нь ээж аауд ингээд хүүхдүүдтэйгээ том болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй
гэж дээрээс харцах гэдэг юм шиг санагдсан. Тэгэл ер нь хүүхдүүд энэ насан дээр илүү найзтайгаа илүү дотн байдаг юм шиг санагдсан. Ямар нэг юм болвол найзтай хэлнэ. Тэр хүн өөрөөс нь илүү мэдгүй ч гэсэн яг нэг төвшөнд ойлгож сонсдог болохоор тэгдэг байх гэж бодсон. Ээж аваад болохоор би л чиний ээж, би л чиний аав гэсэн шиг ингээл дээрээс харцаал. Тэгэхээр тэр хүүхэд ингээд жоохон ингээд дүрвдэг гэж бодсон. Хаалт үсгчдэг ч юм уу те. За намайг ойлгохгүй байна та гэл. Одоо өсвөр насныхны зуршлууд байж тийм үү зуршлууд. Тийм зүйлүүд дээрөө хэрэгэлдэг үү, сонирхдаг уу? Эсвэл огт ерөөсөө тоодгүй. За тоодгүй юм да. Тэгэл би чинь хоолундаа хайртай хүн. Ирээдүйд дуучин болох хүн тийм тэгээд хоолойдаг. Одоо ихэнх хүүхдүүд одоо ингээд өсвөр насныхантай ярилцж байхад ингэж байгаа юм. Мэргэжлээ сонгоогүй. Тэгээ 12 дугаар анги байж 11 дугаар анги болчиход ч юм уу мэргэжлээ сонгоогүй. Ирээдүйд ямар хүн болох, ямар замаар амьдрах гэдэг зүйл нэрөөсөө төлөвлөгдөөгүй. За ямар ч байсан л нэг ийш өгнө. Ямар ч байсан 12-оо төгсөөх гэж гэх юм уу те. Ийм маш олон хүүхдүүд байгаа. Эсвэл нөгөө эцэг их нь шууд нөгөө сургуулийн яагаад өгчдөг. За тийм сургуульд ор. Тийм л мэргэжилтэй олж. Одоо манай гэр бүл эмч байсан. Одоо тэгэхээр чи эмч бол. Эсвэл хуульч бол гэдэг ч юм уу те. Тэр тал дээр ер нь өрөөсгөлөө. Яг зарим хүмүүс бол хүүхдийнхаа мэдээ сонирхлыг сонсно. Тэ. Эсвэл зарим нь өөрөө хүүхэд нь нөгөө сонирхлоо мэдэхгүй байхад эцэг их нь л мэдээж ирэг замын ингээд тэгшлэх нь зөв штэ тий. Өөрөө хүүхэд нь ямар сургуульд орохоо мэргэжил сонгохоо мэдэхгүй байхад ээж аав нь сонгож өгөх нь бол аргагүй. Тэгэхээр одоо өсвөр насны бас хүүхдүүд зөндөө олон тийм өөрийн зорилго гэх юм уу? Тийм зүйл байхгүй хүүхдүүд зөндөө. Одоо чиний хэлсээр нэг өөрийгөө олоогүй л юу бахал та тий. Яг би ямар хүн би юу чаддгийг гэдгээ мэдэхгүй ч юм уу. Энэ тал дээр болохоор нэг хэсэг нь одоо ингээд тийм олон зүйлийг туршиж үзээгүй. Тийм олон зүйлд өөрийгөө сороогүй. Тэгээд тийм адлын явдалтай амьдраагүй ч гэх юм уу тиймэрхүү байдалтай байдаг. Харин нөгөө хэсэг нь болохоор олон зүйлийг ингээд сороод үзсэн. Олон мэргэжлийн сонголтуудтай яг алийн сонгохоо мэдгүй эсвэл юм бүгдээрээ л гой санагддаг ч юм уу. Тиймэрхүү хоёр төрөл байдаг юм шиг санагдсан байхгүй. Тэгээд одоо ер нь 10 жил чинь томчуудын сонсноор ер нь хамгийн завтай байдаг үе. Хамгийн жаргалтай байдаг үе гэж хэлсэн байхгүй. Тэгээд тийм болохоор яг энэ үедээ олон зүйлийг туршиж үзээрэй л гэж одоо зөвлөлөө да. Миний л зөвлөмж. Миний л ер нь харснаар. За туршиж үзээрэй гэж байгаа. Чи найзуудтайгаа жишээ нь чөлөөт цагаа. Одоо зугаалах тий. Хэрхэн өнгөрөөд тий. Чөлөөт цагаа хичээл хийхгүй тий одоо нэг уран бүтээлээ ингээ хийхгүй бас өөртөө гой чөлөөт цаг өгнө штэ. Найзуудтайгаа зүгээр л ингээ сайхан тэнхтэй. Тийм үедээ юу хийдэ? Тэгэл амьдрал яриад. Тийм хоп бол нэг бацдаггүй. Тийм. Бацвал нэг 10 байна уу 20 минутанд цагаа харж байгаа лөө. За хоп бацх цаг дууслаа. Бид нар олон зүйлийг ярилцдаг. ертөнцийн талаар ярилцдаг. Бүгдээрээ мэргэжлээ сонгоцсон болохоор яг тэгэж одоо юу мэрэгтэй. Маш олон төрлийн зүйл эхлэн найзуудтайгаа зүгээр ярьж суух дуртай юм уу? Тийм, ярьж суух дуртай. Хүүхдүүд ч юм бол одоо ингэж байгаа кино үзэх, парк орох ч гэдэг юм уу тий. Эсвэл нөгөө цэцэрлэг төрөлнгээр алхангаагаа ярилцах. Тэгэл тиймэрхүү хийх зүйлүүд ер нь Улаанбаатар хотод юу бэ? Өсвөр насныхан гоо чөлөө цагаа өнгөрөх нэг тийм гоё дуртай тоглоом ч юм уу тий. Одоо зураг зураа суух ч юм уу нэг тийм гоё чөлөө цагаа өнгөрүүлэх газар юу вэ? Ер нь жаахан
ховрол юм шиг санагдаад идэг. Гэхдээ хайвал зөндөө газрууд л байдаг юм байна тий. Тэгэл өвний сонголт сонирхол. Бас нэг охин ингэжээс нөгөө найзуудаараа нийлээд 7 хоногт нэг удаа ч юм уу ингээд цаанаасаа гоё ингээд зааж өгдөг уран зургийн одоо зураг арга вармар хийдэг ч юм уу тийм нэг бүтээлч юм хийдэг тийм дугуулan клубүүд маш олон байвал бүх насны л хөөхтүүд гэлтгүй том хүмүүс ч гэсэн бас очих бах гэж хэлжсэн. Чи тийм нэг тийм урлагийн төрлийн юм сонирхдаг. Найзуудтайгаа ер нь тиймэрхүү юмар орж исэн үү? Ямар юм? Одоо тийм уран зураг эсвэл бүтээлч тийм зүйлийг өнгөрөөж исэн үү цаг хугацаа? За тэрийг чинь нэг шавраар 5 гэдэр хийжсэн. Тийм нэг вармар хийх тий. Тэр бол тэгтээ сонирхолтой. Хаяал нэг л удаа хийжсэн. Тийм нэг л удаа. За тэгвэл уянгааг би бол за ингэж хараж байна. За. Чөлөөт цаг бол найзуудтайгаа илүү гоё дотн яриа өрнүүлэх дуртай тий. Тэгээ ирээдүгөө тодорхойлцсон, мэрэгчлээ сонгоцсон. Аав ээж болол гэр бүлийн дэмжлэг болол маш өндөр. Тийм үү? Хичээл сургуулийн тал дээр ч тэр нэг уран бүтээлийн тал дээр ч тэр тий. Яг тийм ертөнцтэй охин байх нэ. Тийм үү? За одоо нөгөө яг би түр хэлжсэн чамааг хүмүүс бүгдээрээ л нөгөө 7 юм 8 дугаар анги гэж боддоггүй хийхэн. За бүгдээрээ цаашийн тий. Тэр ойлголт яагаад төрсөн болоо? Одоо нүрээ маш их буудаж гин гэдэг ч юм уу тий. Шүүмжлэлтэй хүмүүс ингээд одоо чи чинь блог хөтэлдэг хүн олны нүдэн дээр ил бүхэл ингээд зүйлүүдээ ярьдаг. Гомдлууд одоо юу гэдгийг маш олон төрлийн комментүүд ирж байгаа шүү дээ. Тэ сайхан ч байна, муухай ч байна. Тэдэр дээр хэр унж босч байна. Намайг тэгээд хэлчлээ гэл ингээл сэтгэлээр унаал те. Намайг тэгж ингээл баярлаа л ингээл те. Яг үндэ би нэг тоодгүй маа. Би бүрэн багасаа л тоодгүй байсан. Тийм. За гэл. Намайг ингээл тодорхойлчих юм уу гэл. Тийм. Тэгээд ер нь ингээд тиймэрхүү хүмүүсийг хараад байхад яагаад гэд бодохоор ингээд энэ хүнийг ингэж муулж доошоо хийснээр би энэ хүнээс илүү гэж өөрийгөө мэдэрдэг болохоор тэгдэм болоо гэж бодсон. Ер нь юм бүхний ард юм шалтгаан байдаг хгүй юу? Шалтгаангүйгээр гуниглж байгаа ч гэсэн цаана ингэ бодоод үзвэл ямар нэгэн шалтгаан байдаг. Би ч гэсэн дандаа тэгдэг. Тийм. Тэгээ ингээд хараад байхад бас хүмүүс надад ингээ амар санаа зовж комментууд бичдэг. Битгий ингээ жоох нороо хөвшрөх гэдэг ч юм уу. Чиний өнөөс тэр үед болохоор ер нь дандаа ингээ хөвшин хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тэр хүмүүс болохоор хэлэхэд би сайн хүмүүжж байгаа. Одоо санаа зовох хэрэггүй л гэж хэлмээр идэг. Сөрөг коммент бичиж байгаа хүмүүс те. За тэгвэл яг нөгөө те ингээд өөрөө чинь сайн мэдэхгүй байж тэр тухайн хүнийг сайн мэдэхгүй байж ингээд тодорхойлцоод ш тэ хүний өмнөөс бүр танихчгүй байж ич тэ тэр охин бол тийм л охин гэдэг ч юм уу бүр ингээд өөртөө нөгөө тодорхойлт үсгэсэн тэ тийм хүмүүс бол бас зөндөө л байдаг юм байна. Тэгэхээр тэр хүмүүс бүгдээрээ насанд хүрсэн том хүмүүс юм уу? Бүр жоох хүүхдүүд эсвэл бүр хөгшөө. Бүр хөгшөө. За уянгагийн хувьд одоо ингээд нэг юм зарим олонний танил хүмүүс чинь ингэдэг штэ. Нийгэмд ингээд бүтээсэн дүр гэж байна. Тэ? Өөрийгөө өргөлж ингээд гоёор харагдуулдаг. Тэ? Өргөлж нэг тийм муухай амирсаа байхгүй юм шиг. Гэтэл нөгөө амьдрал юм чинь өсвөр насны юм чинь зөндөө л юм байгаа тэ. Бүхэл юм байгаа. Адилхан л хөвгтөдтэй адилхан. Тэгэхээр нөгөө тийм өөрөөсөө өөр дүрийг бүтээж гин үү? Эсвэл яг өөрөөрөө л чи уянгатаар байгаа нь л яг ийм л хүн гэдэг зүйлийг нийгэмд илүү харуулдаг уу? Би ер нь өөрөөрөө л байхыг хичээдэг. Тэгээд ингээд угаасаа ингээд сошиал дээр хүмүүст ингээд аз жаргалтай байгаагаа, ингээд сэтгэл санаа гоё байгаагаа илүү гаргахыг хүсдэг. Тэгвэл угаасаа ингээд
юм жоох сэтгэл санаа муухай тийм энерги хүмүүст цацхыг хүсдэггүй. Тэгээд яг зөвхөн сошиал дээр байгаагаар бас намайг тодорхойлосоо гэж хүсэхгүй байдаг. Тийм. Гэхдээ би бол ингэж дүр бүтээгээгүй. Тийм. Яг өөрөөрөө. Тийм, өөрөөрөө. Тэгэхээр яг уянгатар гэдэг охин сошиал дээр байгаа ч гэсэн яг л тэр охин уянгатар хэвээрээ байх нь шүү дээ. Тийм. Зарим олонний танил хүмүүс ч ер нь тийм байдаг шүү дээ. Чи ч гэсэн одоо мэтгэл хэлэхөө маш олон хүмүүстэй харилцдаг тийм. Олон нийтэд харилцдаг энд одоо сэтгэл зүй, яриа хөрөн шал өөр тийм. Яг найзууд дундаа, гэр бүл дундаа бүр нэг эсрэг ч юм уу тийм. Гэтэл зарим нэг тийм үеийн ил гараад ирэхээр нийгмийн шүүмжлэлийг хүртдэг ч юм уу. Тийм. За тэгвэл сөрөг болон тийм эрэг комментуудад бол нэг тийм сэтгэл санаагаар унаад айхтар хүлээж аваад тийм. Тэс сэтгэл зүгээр ингэж ийдэггүй. Би л үгүйсэн манай гэр бүл надад тайртай. Манай найзууд надад тайртай. Тийм байхад тэгэл тиймэрхүү хүмүүсээс болж сэтгэл санаагаа ингэж хайрна шүү дээ. Тийм. Ямар ч хэрэггүй юм да. Тийм. За өнөөдөр урилгыг маань хүлээж аваад манай тийм зоонд хүрэлцэн ирсэн. Артист Уянгада маш их баярлалаа. За өсвөр насны болон үеийнхээ хүүхдүүд бас өөрийнхөө тухай тий өөрийнхөө яг би бол ийм л хүн гэдгээ тий гоё ярьсан дэлгэрэнгүй гоё нин уугуу ярьсан. Чамд баярлалаа. Цаашдынх нь бас уран бүтээл за тэгээ 12 дугаар ангид төгсөж байгаа хичээл сурлагт нь ирээдүйн гоё мөрөөдөж байгаа продюсер болох замд нь маш өндөр гигэн амжилтыг хүсье. Баярлалаа. За өнөөдрийн дугаар маань ингээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа. Bye. За баяртай.